жил гарснаар бол миний анхны нэвтрүүлэг болж байна. Ер нь телевизийн нэвтрүүлэгт ороогүй хэр удаж ба? Ер нь нэлээд чимээгүй байх шиг байсан хэсэг. Ер нь бол их удаж байгаа шүү. Нүүрлэн маань харж байгаа л гоо өөрөө яг ямар дуу дуулдгийг ингээл одоо жишээлбэл ингэж асууж байгаа байхгүй. Хорооллын галзуу нараа гэлээ. Яа. Яста миний хүүхэд нас чинь бол 77 дугаар цэцэрлэг гэж байсан. Яг би одоо энэ 9 дугаар хайранд манайх одоо ирэн байгаа л та. Яг хөө хөвөл мэдээлэлээр ингээл Японд баарны үхэн ижсэн ингээл нөгөө миний хүмүүс ч өөр нэг хүний муу юмыг амар тодруулдаг штэ тий. А зөвхөн би нэг насан туршдаа баарны үхэн байсан юм шиг тий ингээл одоо хэрэн л мөн цоллогддог л та. Бааранд ажиллаж исэн. Маш их мөнгө олж исэн яа тий. Үнэн штэ. Хинч хизээч үр талгаасан их болохыг хүсэхгүй ямар ч юм бихтэй бүр нэг хэсэг мэдээж би бол амар шоконд орсон мэт. Шоконд орлоо байд энэ чи бөө амар том шок ахгүй. За одоо ингэж бол хүүхэд нь гарчаар энэ хүн ядаж ингэ айтайхан болох бах. Ингээд хүүхэд нь төржүүл энэ хүн намайг ойлгох бах те. Маадгүй түүний их нь ойлгох бах гэдэг юм. Ингээл би ингээл явж илээсэн. Тэг хүн юу нэг тийм байна. Алуу учир шалтгааны хариултыг хизээч өөрөөсөө хайдгүй юм байна л та. Дандаа л бусдаас ирээлээд. Яагаад тэр намайг ингэж хэлж байгаа? Яагаад тэр намайг ингэсэн? Тэр үер яагаад миний амьдралыг ингэсэн? Би тэрийг хайрсан байтал яагаад тэр намайг ингэж байгаа? Би ингэж л ингээл дандаа яагаад гэд энэ асуултыг гадагшаа тавиад автсмаа хүн хариултыг олдгүй юм байна л та. Яг үнэхээр гишүүн болчдгийм үү гэж бодож ийм сенсацанд орчвоо эсвэл болчдгийм үү? Яатын мэлээ гэж бол бодоагүй. Болъё л гэж бодсон. Би өөрийгөө сайхан хүн гэж боддог. Хийчих болно нэстэ тий. Сайхан хүүхэн зориглоод дуугараад өөрчилж болохгүй. Яагаад сайхан хүүхэн болохоор л зөвхөн нэг тим одоо эмгтээлэг тим хийж байгаа юм. Яагаад сайхан хүүхнээс ухаан гарч болдгоо юм? Яагаад сайхан хүүхнээс зүрх сэтгэл гарч болдгоо юм?